газар зүйн зураг бидэнд хэрэгтэй мэдээллийг багтаахын тулд тусгай таних тэмдгүүдийг ашигладаг. Таних тэмдгүүд нь ялгаатай, дүрс, хэмжээ, өнгөтэй байдаг бөгөөд бидэнд газар зүйн зургийг унших, ойлгох, байршлыг тогтооход туслана. Жишээ нь хувь тундас хаана их ундаг, хаана бага ордог, хүмүүс хаагур илүү өшигүү оршин суудаг, янз бүрийн ашиг малтмал хаана их байдаг гэх мэдээллийг олж олно. Таних тэмдгийг юу дүрсэж байгаагаар нь зураасан, талбайн, тэмдэгтийн гэж ялгаж үздэг. Өөрт байгаа ямар нэгэн газар зүйн зургийг хажуудаа аваад хамт хийгээд зурж тэмдэглэж аваарай. Зам, төмөр зам, цахилгаан шугам, гол гэх мэт шулуунаар дүрслэгдэх объектыг зураасан таних тэмдгээр үзүүлнэ. Бүх өнгөөр ихэвчлэн устай холбоотой объект, хар улаан өнгөөр замуудыг дүрслэнэ. Янз бүрийн масштабтай зурагт зарим таних тэмдэг дүрслэгддэггүй. Ус нэтийг ажиглаад тэмдэглэл хийгээрэй. Мөн асфальтын тэмдгийн оронд тохирох таних тэмдгийг олоорой. Нуур, ой, барилгацсан бүсэг гэх мэт том талбай эзэлж оршдог объектуудын төстэй байдлыг хадгалсан тэмдэгтээр дүрсэлдэг. Ногоон өнгөөр хэвчлэн ургамлыг дүрслэнэ. Талбайгаар дүрслэгдсэн таних тэмдэг нь хэвчлэн байр зүйн зураг буюу том масштабтай зураг дээр тэмдэглэгддэг. Хүснэгтээс анзаараад тэмдэглээд аваарай. Мөн асфальтын тэмдгийн оронд тохирох таних тэмдгийг олоорой. Жижиг талбай эзэлдэг объектуудыг тэмдэгтийн аргаар дүрсэлдэг. Жишээлбэл барилга, сургууль, сүмхийд, уул уурхай гэх мэт. За дүрст таних тэмдэг нь юуг дүрсэлж байгаагаас хамаарат төрөл бүрийн газар зүйн зурагт харилцан адилгүй дүрслэгдэнэ. Хүснэгтийг мөн сайн ажиглаад тэмдэглэж аваарай. Асфальтын тэмдгийн оронд тохирох таних тэмдгүүдийг өгөөрэй. За тэгэхээр газар зүйн зурагт зурагдах таних тэмдгүүдийг нэгдүгээрт нь таних тэмдгийг бүхэлд нь масштабаар өөрчилсөн, хоёрдугаарт нь таних тэмдгийн зөвхөн уртыг масштабаар өөрчилсөн, гуравдугаарт нь масштабаар өөрчлөөгүй орлуулах дүрс тэмдэг ашигласан байна гэж дүгнэж болно. За мөн байр зүйн зурагт газрын гадаргын хэлбэрүүдийг хаяалбар ашиглан дүрсэлсэн байдаг. Жишээ нь толгодыг ингэж тэмдэглэсэн байна. За тэгэхээр зургаас өөр толгод байна олж хараарай. За хаяалбарын хоорондох зай ойр байвал хэвцээ, харин хол байвал залуу хажууг дүрсэлдэг. За мөн хөндийг хэрхэн дүрсэлж байгааг анхааралтай ажиглаад тогтоож аваарай. Газар зүйн зургийн таних тэмдэг сэдвээс 2017 оны ЭВ хөтөлбөрийн 7 дугаар даалгаварт ийм асуулт тавьсан байна. Дараах таних тэмдэг газар зүйн зурагт юуг илэрхийлэх вэ? За тэгэхээр хариулт бүрт тохирсон таних тэмдгийг дүрсээр оруулаа. Зурж тэмдэглэж аваад зөв хариултыг хувилбар авчтай гэж
зөв харж чадж байгаа хаа. За тэгэхээр ер нь газар зүйн зурагт байгаа таних тэмдгүүдийг маш сайн тогтоож авах нь чухал шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд амжилт хүсье хүүхдүүдээ.